Засгийн газрын ээлж турлаанаар малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлэх шийдвэрийг гаргалаа. За энэ хүрээнд газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлгээр тогтлоо. За төсөл батлагдсанаар малчдад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 5 га хүртэлх газрыг 5/2-ээр эзэмшүүлэх, өвөлжөө хаваржааны зориулалтаар 1 га хүртэлх газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуултыг тодорхой болгож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжинэ гэж үзэж байгаа юм. За мөн энэ хүрээнд авто зам, төмөр зам, усны сан, ойн сан, тусгай хамгаалалттай газар, ашигт малтамлын талбай зэрэг байгалийн нөөц ашиглалттай холбоотой салбаруудын орон зай мэдээллийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх үргийг тодорхой олгож, газрын давхцал, зөрчил, маргаанаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын уялдааг хангах, хяналтыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх зохицуултыг тусах гаруулжээ. За хуулийн төсөл батлагдсанаар газар олгох асуудлыг орон нутаг илүү биедан шийдвэрлэх боломжтой болж, шат дамжлага, цөөрч, иргэдэд учирдаг хүндрэл чирэгдэл багаснаа гэж үзэж байна.